Бүгдээр хамт Чех улсад Монгол улсын гишний иргэн байнга оршин сууж хөдөлмөр эрхэлж байгаа. За өнгөрсөн хугацаанд үүссэн энэ эрүүгийн нөхцөл байдал гэмт хэрэгт холбогдсон асуудлууд судалгаа ямар шуухан байгаа юм бол тэр төлөв мэдээлэл асуух. За ажлын хэсгээс асуултанд хариулъя. Эндрийн микрофон. Албан тушаалаа танилцуулаад асуултанд хариулаарай. За энх хоёр гишүүний асуултанд хариулъя. Хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нэрмжиг нарийн албан үүргийг төр олон өсгөж батсан байна. За өнөөдрийн байдлаар бүгд Чех улсад нийтдээ 15,147 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. За асуултанд тодорхой хариулъя. Нэмж хариулъя. За 2025 оны байдлаар одоогийн байдлаар 86 иргэн хэрэг төвөгт холбогдсон юм мэдээлэлтэй байна. За гишүүд асуулт сууж хариулт авч